тодорхой нэг хууль болж өрчөөгүй байна. За, яг юу яриад байгааг удахгүй харцгаая. Одоо энэ Нарита онгоцны бодлын талаар би ярьж өгье. За, мят маань ингээд P counter дээрээс очрлоод ордгоо. За, би яаж ингэж өнгөө явж байгаа хэлж өгье. Pork and chicken. Pork is Бидний онгоцоор ирж байгаа ачаа маань шүтгийн үндийн сонгоцны буудалтай жоохон ширүүхэн бууд юм байна. За нарт хорвогийн нэг өдрөө мэндийг хүргье. Өнөөдөр бол 2 дахь өдөр, 3 дахь өдөр болгоо бичлэг оруулахаар зорьсон байгаа. Өнөөдөр яг одоогийн байгаа улс маань бол мэдээж лайвсан харж байгаа. Японд байгаа. Орой хаана байхыг өдрөө отго харна. Тэгээ энэ бичлэгийн гарчигнаас та бүхэн харсан баг. Яаж үнгүү яваад байна вэ? Утгагүй харцгаая. Гэтэ энэ бичлэгийг би сайн юугаа бол мэдэхгүй байна. Одоо хуульд өчөж байгаа бичлэг гэж би бодсон. Тэгээд бас жоохон юугаа судалж үзлээ. Ямар ч байсан тийм тодорхой нэг хууль болж өрчөөгүй байна. За, яг юу яриад байгааг удахгүй харцгаая. Давцсан талын нэгдүгээр галт цэрэг Нарита өртөнд хүрлээ гэдэг. Ингээд энгийн метрогоор Нарита дээр ирлээ. За Нарита дээр ирэх одоо хит арга байдаг би тэрийг хийсэн. Одоо тэгээд юугаа ачаага нэг газар тавьсан сайхан зэгцэлж байгаад тэгээд одоо яг ямар учиртай яаж ингэж явж байгаа бишээр хитэн арга байдаг. Тэгээд энэ онгоцны бодлыг харилцуулнаа. Сия залуусаа ингээд юугаа ачаага чануудаа тэргэнд хийснээр ингээд би баг зэргийн ярих боломжтой болж байна. Одоо энэ Нарита онгоцны бодлын талаар би ярьж өгье. Энэ маань бол 1978 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд одоо өмнө жил Япончууд хамгийн их жуулчин авсан жил нь болсон. Тэгээд юу болвол 42 сая жуулчин хүлээж авсан Япон улс маань. Тэгвэл 2025 онд Нарита онгоцны буудал мөн 42 сая хүн зорчигч хүлээж авсан юм байна. Тэгээд энэ маань бол Токиогоос нэг 60-аас 70 км зайтай байдаг. Юу нь бол одоо Ханеда гэдэг онгоцны буудал илүү Токиод ойрхон байдаг. Токио дотроо байдаг. Ханеда онгоцны буудлыг бол манайхан бас хэдэн онд илүү дээхэн үед бас шууд нислэхээр Наритагаас одоо бол Нарита дээр терминал 1 дээр арим ингээд терминал 2 дээр мят нисэж байгаа. Би одоо яг юугаар мятаар нисэж байгаа болохоор терминал 2 дээр буугаад ирсэн байна. Дээхэн үед бол Ханедагаар ирдэг байсан. Ханеда онгоцны буудал нь хажууд нь сая өмнө жил 91 сая зорчигч хүлээж авсан байна. Ягаад ингэж тооны 42 сая жуулчин ирчээд яаж байгаа вэ гэхээр Япончууд мань өөрсдөө ниснэ. Тэгээд над битийн гарууд байгаа. Би бас Японд ирэхдээ бол жуулчин гэж тооцогдохгүй байдаг болохоор миний хувьд бол өмнө жил 44 нислэг хийсэн байсан. За одоо ингэж дэшээ гараад ачаануудаа сайхан зэгцлээд тэгээ би бол нийтээ өмнө ирсэн. Нислэг дээр бол аль болох өмнө ирэхдээ л зүгээр байдаг штэ. Одоо юу байгаа яа? 3:35 нислэг байлоо дээ. Цаг одоо юм болж байна. 11:24. Мэдээж нөгөө хүмүүсийн ачааг аваа явж байгаа болохоор хариуцлагатай хандаад бүгдийн сайхан чин там болгоод яруу биш. Одоо цагийн нөөцтэй ирэх зүгээр байдаг. Яарыг. За ингээд энэ бол 2 терминал 2
Тэгээд ийм хоёр жигүүртэй, өмнө болон хойд жигүүртэй ийм хэсэг байдаг. Одоо энэ 3 терминалтай тэрүүгээр 130 орон руу хот руу шууд нислэг хийдэг юм билээ. Зя. Ингээд манай юу бол тэр peak одоо A B C D E F G гэдэг цагаан утгийн дараачлаад P дээрээс мят нисдэг. Би ачаага жоохон янзлаад тэгээ одоо дахиад энэ дээрээс нэг хүний ачаа нэмж авахаар байгаа болохоор нэг судал болж байгаад юм зохицуулнаа. За мят маань ингээд P counter дээрээс очрлоод ордгоо. Одоогоор арай нэгдэг байна. Одоо цаг 12 цаг яг болж байна. 13 цагийн 35 минутын нислэг болохоор 2 цагийн өмнө орчим арай тэрнээс ч өмнө нэг хүмүүс бол ингээ очиж хэлсэн байна. За би яаж ингэж өнгөө явж байгаа хэлж өгье. Өнөөдөр бол 2 дахь өдөр энэ чинь юу яах вэ? Би хагас өдөр Монгол явахаар шийдсэн. Хагас өдөр Монгол явахаар шийдээ шууд билет авсан. Билетний үн 45,000 йен байсан. 45,000 йенийг би зурцуулсан. За үүнийг яаж тусаж байгаа вэ гэхээр нэг хүн нислэгийн гормоор одоо 3 ачаа авч явах боломжтой. 3 тэш 23 гэд 3 тэш авч яваад гар тэшний 8 кг байдаг. За 1 кг бол Японы алтан ханш байдаг. Одоо 1 кг ачаа 1000 йен гэдэг. 23 гэд 45,000 болоод за дэшегээ ингээд 8 кг ороод ирэхээрээ ингээд 7,000 йений ашигтайгаар Монгол руу явж байна. Ингээд ер нь хүссэн үедээ Монгол явах боломж байдаг. Би энд бас Япон компанид ажилладаггүй бас Японд монголчуудын хуваарь бизнес эрхлэгч нарын төлөөлөл болохоор ингээд цагийн хуваарь өөрөө гаргаад дуртай үедээ дуртай улс руугаа нисэж болдог болохоор бас нэг тийм давуу талтай гэдэг юм аа. За 5,000 дагч хүрэх юм бол камер микро чанартай бичлэг болохоор та бүхэн subscribe дараарай, баярлалаа. За энд ингээд одоо бол яг 1 цаг болж байна. Би нөхөөс нагуулаад 30 минут тэндээс энэ явж байгаад тэгээд ингээд илүү ачаа болон өөрийнхөө boarding pass-ыг авлаа. Тооцохгүй бүгдээрээ Монголын үндэсний агарын дээвэрлэгч төрийн далбай яадаг мадаг ч юу лээ. National Flag Carrier Mят Mongolian Airlines руу орцгоё. Түүнээс өмнө бас энэ duty free хүмүүс duty free ямар байдгийг бас мэддэггүй юм билээ. Тэрийг би тусгаад харуулад өгнө. За ингээд энэ хэсгийнхаа QR кодыг уншуулад ордог. Дотор хэсэг бол нэг юм байдаг. Энд дээр бол бүгдээ мэдэх хоо гадуур хувцас тавиад ноутбук төрөлтэй готалтай явж байгаа бол тайлна. Тэгээд би Монголын нэг юм харсан. Монголд одоо ороход бүх готлаа тайлуулж исэн. Тийм газар бол дэлхийд дээр ерөөсөө байхгүй. Зөвхөн нөгөө төрөлтэй шаханаас дээш давсан готалтай явж байгаа хүмүүсийг л зарим газар одоо тэр хартаа. Тэр дөсгөтэй готл, сөвлийн готл тийм шагаанаас дэш давсан готалтай явж байгаа хүмүүсийг л тайлуулдаг байтал манай Монгол бүгдийг тайлуулдаг юм байлээ. Гэтэ энэ бол муулсан юм бол биш шүү. Зүгээр л ингэдэг юм байлээ гэж байгаа шээ. За яа. За. Орцгой. Тэр ороод ирсэн маань нэсгээр хамаагүй бичлэг хийгээд юм яах. За хэлж байгаа юм юу гэхээр одоо ингэ гарах үедээ бидний бүгдөө. За энэ дээр болохоор орох үедээ, энэ дээр гарах үедээ би гарч байгаа болохоор энэ хэсгээр нь мэдээлэлээ бөглөөд хийдгээ. Тэгээд тэрүүгээр гарна. Огшин суугч болохоор. За ачаа юмнуудаа өгд одоо л нэг юм гар сулраад ингээд юм аа төрөөд явж байна. Duty дөнгөж цаа ингээд гараад явж байна. Тийшээгээ ингээд duty хэсэг байгаа. Duty-гээс хүмүүс өвчлээ. Одоо намаа чоколад гэдэг юу шоколад авдаг. Тэгээд Nikos авдаг.
Duty-гийн үн бол ер нь Японы юуны үнэтэй бол бараг л ойролцоо. Та аялагч бол tax free аваад 5500 yen-ээс дэшегээ. За эндээс надад хүн юм загсан байгаа учраас би тэмээ аваад тэгээд ачаандаа оруулаад дуснаа. Тэгээд одоо хүмүүстэй нэг юм хэлье. Хүний ачаа хэрвээ яг нь Японоос болохоор энэ бол том аюул багтай. Тэгээд би Японд монголчуудыг одоо юу авдгийг юу яадаг ямар бараа гэдэг нь ерөөдөө тодорхой хэмжээнд гадралдаг болохоор аюулгүй аваад явдаг. Тэгээд та бүхэн одоо ялангуяа түүх хятад тиймэрхүү уусаас хүний танихгүй хүн таньдагч байсан хамаагүй хүний юм авч явж байгаа бол маш сайн шалгаж тэгээд нэгтэлж ер нь бол аль болох битгий авч яваарай гэж зүйлээ. Япон болохоор ерөөхдөө таньдаг хүмүүс ихтэй тэгээ бараануудын би мэддэг болохоор ингэж явж болж байгаамаа. За анхааруулах. За одоо удахгүй бүгдээрээ ятыг хоолыг доторх орчныг ямар байдгийг хамтдаа харцгаана. Тэгээд яг тэрнээс өмнө нэг юм сонирхчихж магадгүй энэ олон хүний ачааг яаж олоод авчваа гэд энийг болохоор би өөрийнхөө Японы эзэмшдэг пэйжүүдээрээ өөрийн мэддэг пэйжүүд дээр стори пост тавиад тэгээд манай ерөнхийдөө одоо таньдаг хүмүүс өмнө уулзж ирсэн харж ирсэн хүмүүс чинь одоо өгөөд явуулсан байгаа. Танихгүй хүний ачаа бол ер нь авах хэрэггүй байдаг шүү. Тэгтээ заавал ингээд Япон таньдаг юм уу ихгүйгээр бас ингээд над шиг үнгүй явж үзье. Гэх юм бол одоо зүгээр энгийн өөрийнхөө аккаунтаар юм уу өөрийгөө нууцлмаар явуул шинэ аккаунтаар ч юм уу Японы амьдардаг монголчуудын группүүд дээр тэдний өдөр явнаа, 20-г бараа авнаа гэдэг зар тавиад тэгээ бараг та өөрөө шалгаж авах болохоор аваад авахгүй бол бас хойж болохоор ийм юу байна. За ингээд үнгүй нэстэг явж байна. Энэ нь тэгээд юу шүү? За ийм юунууд бидний дотор зөндөө юм байдаг. I'm so curious. Манайх тэр 60 яг ийм газраас нисэхгүй байхгүй нөгөө зүгээрээс нисдэг. Би жоохон гайхаад зогсож байна. Ягаад тэгэхээр 67-гийн А гэдэг газраас нисэх гэсэн. Би тэгээ 60 хэвтэй газрууд руу явж байна. Тэгэхээр одоо нэг хамгийн цаад бууланд нь А, Б, ABC гэж байгаа болоо гэж бодлоо. Ийшээ тийм байгаа зүйл өгшөө. За тэгээд энэ маань ингээд зөвхөн ингээд намайг үнгүй явуулаад цагаасаар үзүүлж байгаа ажил биш. Энэ хүмүүсийн мэдээж өөрөөсөө маш чухал хэрэгцээт бараанууд явж байгаа. Зарим нь бас зарагдана. Тэгэхээр бол энэ мөнгнөөс бол энэ хүмүүс маань нэлээд сайн ч байх уу. Би яг юуг нь бас мэдэхгүй. Тэгээ мэдээж бас болж байгаа гэдэгтээ бас баяртай байна. Хиймдээ ачигтай win-win байдаг болохоор ихтэй байна шүү дээ. Юуны бол гол ингэж юм явдгийн шалтгаан нь бол Японы каргоны гүйцэд бүрэн хөгжөөгүй шалтгаан юм болов. Монгол руу явах карго болдог байл тэгэл хүмүүс шууд хэн болгонд өгөөд явах болохоор за. Ийшээ одоо ирж байгаагүй юм шиг байх юм би. Уул нь эндээс бол сардааны 2 маяг нисчдэг байхгүй юу? Манайх бүр ийшээгээ хаяан хаалга гарсан юм шиг гарсан юм шиг байна. Ийшээ яд юм байна. Энэ бууд ирсэн санагдаж байна. Одоо энэ чинь онгоц маань нэг газараа шууд одоо буугаад онгоц бүр цаана харагдаж байна. Онгоцнууд одоо нэг газараа буугаад тэгээд тэр хооронд нь онгоцны цэвэрлэх багийнхан цэвэрлэл энэ ямар хөнгүү байх юм. Доороо байгаа 67-гийн A гэж байна. Тэгээд онгоцны багийнхан цэвэрлээд тэгээс тэр суурин дээр түлшээ хангад мангаад юм уу эсвэл яадаг ч шууд дараагийн хүмүүс нь
суудаг. болохоор энд ингэж бууд ирсэн санагдаж байна. Тэргээ үлдээгээд доошоо буух нэ. За би шиг нөгөө юунд өвөр Монгол байсан шиг энд Монгол хүн байна уу гэж юу болж ийн нөгөө харах. Хэсэг цаг бол улаг байгаа. Эндээс нисчихсэн юм байна. За та бүхэн харж байвал 1:53 болж байна одоо. 15 цаг 30 минутаас. Тэгэхээр цаг 30 минутын чөлөөт цаг байх нэ. Яатанд бууж байна. Тэнд буучаад тэгээд эргээд бишиг хурж ирэхэд бололтой. Айгуу гоё орж ирлээ шууд ингээл. За Японд ирж байгаа хүмүүстэй амжилт хүсье. Өнөөдрийн онгоцоор 2 сарын 17-ны онгоцоор. Анхудаа ирж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгээ гаднаас нь бичсэн шүү үзээрэй. Зүчхааны дэрэмжт. Мятин. Ямар дугаартай юм болоо? 501 болоо. Монгоц инхүү Фонсе. Нарита анц хамсны буудалтай газардсан байна. За энэ суугаад явна. Энд байдаг хөрхийн онгоцны үйлчлэгч нар өөр ажлаа агаар дээр хийгээд өглөө Монголоос гарчаад оройн Монголдо ирээд ажилтдаг. Нэс хөрхийн ингээд амрах сандал байна. Массажны сандалнууд бас байдаг юм байна. Би хүлээх зураа ингээд 65 дугаар. Манай юу чинь 67-гийн А шүү дээ. 65 дугаар юун дээр цонхон дээр ингээд ямар ч хөнгүү зогсож байна. Тэгсэн ингээд хажуугаар саяны буусан мятын хүмүүс маань ингээд алхаад явж байна. Монголоосоо буугаад Япон руу битүүний өдөр ингээд ирж Япон цар шинэ тэмдэглэх хүмүүс байна да. Миний эсрэгээрээ би болохоор Монголдо одоо нэгч цагаан сарыг алгасч үзээгүй дандаа битүүний өдөр юм уу эсвэл одоо нэг хоногийн өмнө юм уу очиж тэмдэглэдэг байгаа. Монгол хүн болохоор цагаан сараа Монголдо тэмдэглэх нь зүй ёсны гэж боддгоо. За одоогоор нэг 10 хэдэн минут хоцролттой арай нисээгүй байна. Манайхан бас нэлээ ачаатаа орж ирж байна. Ачаагийн тэгцлээд хүлээж байна. Your cabin crew is now pointing out the emergency exits. There's 2 exits. Please bear in mind that Instead, I have some here. No, pork and chicken. Pork is a chicken. Pork. Хамахтай онгоцны хоол идэж үзээгүй. Хамахтай онгоцны хоол идэж үзээгүй юм байна. Yeah. Хамахтай онгоцны хоол. Анхудаа гэж үзэж байна.
Лаймон. За хоолноос just 40 минут юм уу? Дараа ийм Японы 250 йен зарим өгч байна. Ванилатай авах шиг байна. За одоо Монголд ирсэн. Пассвортаа шалгуулад E-gate-ээр цахим пассворттай болохоор гараад тэгээд одоо гол асуудал хүмүүсийнхаа ачааг одоо гайлын татваргүйгээр гаргах гэдэг асуудалтай байгаа. Хавцгаая. Дөрвөлж гараад бол ямар ч нэмэр байхгүй л тий. Ачаагаа аль хэдийн явах гэсэн. Тэ мэдээж очлохгүйгээр ингэж гарна. За Токио Наритагийн ачаа би дээр хин байна. Тэгээд энэ гайлаар ороод цаашаа Монгол улс руу нэвтрэхэндээ энд бас бичлэг хийж болохгүй байх. Тэгэхээр ачаагаа авсны дараа хөргөжлүүлье. Ингээд хүүхдийн хэрэг хөгжмийн зэмсгүүд бас нийт ачаануудаас төрүүлж гарч ирдэг юм байна. За бид бүхэн онцлоор ирж байгаа ачаа маань төсөлтийн үндийн сонгоцны буудалтай жоохон ширүүхэн бууд юм байна. Тоо сагарч шуурх юм байвал боломжтой сайн болж байгаарай. За нэг хамгийн эрсдэлтэй бас ачаа маань гарч ирсэн. За тэгээ хоёрдугаар ачаа маань гарч ирсэн. Одоо гурван энэ арай биш. Энэ арай биш. Ирээд тэгээд гайлаараа амжилттай гарнаа. Тэ ямар ч тийм аюултай зүйл байхгүй. За ингээд бүх ачаануудаа авчлаа. 1 2 3 тэгээ гартис гарт барих зүйлтэйгээ ингээд онгоцны мөнгө бэлэн болоод үнэн төлбөргүйгээр Монгол ирлээ. Одоо нисгээсээ гараад явж байна. Юугаар цамбаар явна. Юугаар гурвалжингаар иргэнэ. Авах хаягч чинь болохоор цамб гэж хэлсэн биз дээ. Төв гандан сая битсэн байсан те. Гандангийн хаана юм бэ? Гандан дотроо юм уу? За ингээд Монгол ирлээ өнөөдрийн бичлэг үзсэнд баярлалаа.